jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Jingle bells, 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 bells. Jingle bell. Бодрох цасан гоёлтой орчлонгийн гоо өдрөх бомбон одыг шалчигнуулсан тэнгэрийн мөнгө заатастас бодрогдсон чимтэй сүлд нөгөө модноос бариж байгаа дүүрэн шинж шин он ирлээ. Урта санта ирлээ. Уучи итгэе болцгой унтах нойрноос сэрэгцгээ ухаан жахан сууцгай ус орно хөвчүүлцгээ урдах амьдрал замхарлаа уртан дундаа уугартаа уудам таата түнчилээ би бод урта санта уур нүргэж хүүрн хүсэл бүгдээ биелүүлэн хүн бүрийг баярлуулж хүстэй сантад хийлээрээ. Сайн байцгаана уу үзэгчдээ. Лайк телевизийн шинэ жилийн тусгай дугаар Ууртай Санта нэвтрүүлэг маань үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрж байна. Би бол Ууртай Санта. Манай энэ дугаарын зочноор 2019 наадмын топ модель авсан Сарнаа маань хүрэлцэн ирсэн байна. Гэхдээ хамгийн отхон топ модель тийм. Тий. За Сарнаа маань хүрэлцэн ирсэн байна. За бидний урилгыг хүлээж авч ирсэн маш баярлалаа. Баярлалаа намайг нэвтрүүлэгт. Баярлалаа танаа. За баярлалаа. Ер нь ямар санагдаж байна? Ямар санагдахгүй нэг сантал сууж. Зүгээр маань нэвтрүүлэгтээ ууртаа сант шүү дээ. Ингээд сахлаа зүвчгээд ер нь ууртаа болчихдог. Ойлгомжтой. За би юу ч одоо сахлаа авчи. Тэ. За юуны төрөнд бас шинэ жил болж шинэ жилийн баярын мэнд төргий. Баярлалаа. Тэгээд дээрэс нь ер нь хүүхэд байхдаа шинэ жилийн баярыг ер нь яаж догдолж төсөөлж ер нь мэдэрдэг байсан бэ? Хүүхэд байхдаа яг нэг л айлын журмаар яг гэр бүлэрээ орой колонд хийгээд тэгж яг өнгөрүүдэг байсан. Яг нэг дээр үед хүмүүс нэг шинэ жил болохоор л мандрин санагддаг манддаг. Тэгээд мэдгүй яг миний үед болохоор бүх юм хангалуун бас байсан цаг хугацаач болоо тэр юм уу нэг тэг шинэ жил гэхээр яг тэгж сэтгэл бүр тийм тод санагддаг юм бол ховорхон. Тийм мэдээч яалах маань. Яалах тий. Байна. Яалах гэж авчи. За тэгээд бас эдэн амсна. За дотроос нь авах. Нөгөө нэг хүмүүсийн хөсөн хүлээж идэг одоо өнөр байдаг. За баярлалаа. Хамтдаа шинэ жилийн уур амьсгалаас оръё. Тэгээд хүүхэд байхад чинь тэгээд шинэ жил бол нэг тиймэрхүү төсөөлөгддөг гэсэн биз. Ер нь өвлийн өгөө. Өвгөн гоё шүү дээ. Өвлийн өгөө харахаар бэлэг авмаар санагдаж. Айгуу гоё. Одоо яг. Одоо ч гэсэн яг тэр хэвээр өвлийн өгөө харахаар бэлэг авмаар санагдаад догтлоо. Санта Клаус. Ялаагүй яг л тэр хоёрыг чинь нэг одоо хийж байгаа юу нэг яг нөгөө нэг адилхан шинэ жилийн баярыг хүүхдүүдэд түгээх гэдэг. Тэгвэл ууртай санта юу нэ? Мэдгүй одоо. За баярлалаа. Би одоо ууртай санта та орлоо. Өвөө ирлээ. Тэгээд өөрөөс чи одоо өөрөө эндээс шийтгэлээ сонгоно. Энэ бол эндээс суугсан. Тэгээд энэ суглаад одоо тэд дугаартай тийм шийтгэл байна. Асуултандаа хариулчих болно. За асуултаа тавь. За шинэ жилийн баяр, зул сарын баяр хоёр юугаараа ялгаатай вэ? Шинэ жилийн баяр чинь 31 сар чи 25 юм байна. Тэгж байлаа. Би одоо нөгөө Merry Christmas гэж 12 сарын 25-нд ингэхдээ шинэ жил гэхээр яг нөгөө шинэ оноо үдчих гаргадаг яг 31-ний шөнө ч юм уу. Гайхалтай. Баяр үргэлж ямар мундаг юм бэ гэхдээ нэг хоног зөрүүлж чадлаа 26 багхгүй юу? Тийм билүү. За одоо өвөө шийднэ. 26 багхгүй. За энэ одоо хөөрхий смайл байна. Эндээс нэг аль нэг юм уурлаад байгаа юм шиг мөртлөө инээгээд байна тий. Гайгүй. 4 гинэ. 4 яана. За 4 дугаар чи одоо за манай сууж байгаа одоо үзэгчтээс юм яриад ямар хөө сэтгэлтэй байж би шийтгэлээ аваад тэр. Гэхдээ ямар сэтгэлтэй яах вэ? Шийтгэүүлж байгаа хүн болгонд ч аюу хэцүү байдаг сте. Зүгээр. За хамгийн тэгээд 4 дугаартаа манайха лимон таарчлаа. Лимон. За. Дөнгөж саяхан нэг одоо фэйсбүүкээр те сошиал ертөнцээр нэг юм лимоны
лимон идэх челленж явагдаад тест. Ер нь өөр орж ирсэн. Би хийж байгаа. Одоо хийх болно. За. Яа идэх юм уу би? Иднэ. Алиг нэг хий. Доторх юм. Паах тэр чигээр нөө. Гоё амттай. Аюу. Яг л лимон ч яг гоёнч гоё. Гэтэ эн чинь бас арай ихгүй юу? Яг өөрийнхөө одоо яг талаар л идчихгүй. Нэг амар ярваач мараа. Үгүй айгүй гоё амттай байт юм аа. Аймаг гоё ирчүүч нэмээд. Үттэй яг дахиад томоор азалтай. үгүй гисэглэн бас. Бодвол бас гайв. Томоор азаад үзэхгүй. Гэтэ яг дараа нь яг амтны мэдэрдэгтэй аюулсан. Тэгээ хэр их идэх хэвтэй юм бэ би. Ер нь тэр доотлол арилгацсан юм шиг. За яшгаа тэр нь ч арай. Үгүй тэгнэ юу тэгэхгүй дараа нь амар хүн чийдэд байгаа шүү. Зүгээр энд минь цуулгаж жагаад нэр амар шийдэх үү. Үнээс одоо. Зөө сайн идэх хэрэгтэй. Лимоныг. Бодлоо дотроо ингээд төвчээд инээгөө юу. Үгүй. Одоо яг бүр нөгөөтг нь амар хурц мэдрэгдээд гашуун зүгээр. Гэтэ лимоныг чи ингэж ихэдээд ах муу аахгүй. Яг юу жилдээ ганц идэх сайс. Хамаг нөгөө хөлс мүс ялгардаг те лимон тэр. Хамаг нөгөө биеийн одоо ирчүүч тийм үү те одоо адреналин ингэж ялгардаг ч юм уу. Налин ч юу. Томор хазаад үзэхгүй юу. Тэр нь ялгардагаараа ялгарчаал шүү. Үгүй адреналин ч нэг хөлс. Ядараад. Ер нь сайн томор хазаад. Яж. Нөрхөө. Баяуд. Ам хорсож байна. Урууд марууд хорс. Одоо нэг том азчаад ер нь болно доо. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Төгс бие галбар алтчин брэнд. Баярын бэлуга Бат байглаас Бат байгал Bakery. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Далд гоо сайхны төгс шийдэл Ласант. Он нүүрний яг тав тухыг эрхэмлэгч Нандин хэ. Jingle bells, jingle all the way. За. Яж ийнэ. Нөө. Одоо мала уртад мэдрүүлдэг. Яна. Одоо энэ топ модель хамгийн отхон топ моделийг авчираа суулгацсан. Тэгээд лимон идүүлээд. Харин тийм. Зүгээр. Манай нэвтрүүлэг бол ер нь юм задгаа чөлөөтэй яг л өөрөө. Ерөнхийдөө иймэрхүү нэвтрүүлэгт жоон хөгжөө маягийн нэвтрүүлэгт орох ер нь жоон сонирхолтой байна. Ааха. Энгийн яг нөгөө асуулт хариултны тийм нэвтрүүлэг. Жоон хувиадгарсан маяг. Тийм. Ер нь бол тийм л Тийм дээ. харин. Тэгвэл гэхдээ миний энэ асуулт хариулт бол шинэ жилийн холбоотой. Асуулт хариулт шийтгэл маань. Сая нэг 26 ангил алдчихлаа тий. Харин айгүй ойрхон төглөөлтэй. За одоо ер нь хамгийн өөрөө отхон топ модель юм байна шүү дээ. Яг тэр тайзан дээр одоо алхаж байгаа тэр гарах ер нь тэр мөчүүд тий. Тэр ер нь яг ямар хуусан одоо санагд ямар мэдрэмж авдаг вэ тэр тайзнаас. Тайзнаас амар гоё ирч хүчийг авдаг. Тайзан дээр зүгээр одоо юу гэх тайзан дээр ганцаараа бүх зэрэглийн урд алхаж байгаа тохиолдол одоо юу гэдэг би ганцаа амьдралын гол төрч тийм. Тиймэрхүү болцсон юм шиг тийм зүйлийг авдаг. Бүхэл одоо ирч хүчтэй. Тэгээд мэдгүй бүр айгүй гоё л тайзан дээр. Унж үзтүү тайзан дээр. Гуйстаа унждаг. Ер нь Бол бүдэрч бол үзсэн. бүдэрч ер нь ямар хөө мэдрэмж авдаг бэ? Аюу хэцүү штэ. Тайзан дээр бүдрэх байтугай одоо зүгээр нэг жижигхэн болохгүй үйлдэл хийсэн тохиолдол тэр мэдрэмж нь одоо тэгээд хэд хоног тэгэхээр гардаг юм чинь. Ингээд яа та тэгсэн шүү гэх. Би чи өндөр шүү. Босоод наашаа өдөртэй. За. Би өндөр шүү. Одоо чи би чи нэлээд өндөр өсгөд гутлаас өмссөн маш. Тэрнээс би бас нэг өндөр нэг амар тэгээд өндөртэй болохгүй цааш дундаа. Тэгээд би эмэгтэй байсан бол ямар хоо Нэг амар өндөртэй байгаа шүү дээ. тэгээд би эмэгтэй хэрвээ ингээд модель болсон юм шийсэн бол. Тийм загвар өмсгчээс одоо өндөртэй гингүүд нэг за нэг 83 та байна уу? Тэгээд 83 дүүртэй. Тэрнээс тийш явал яг загварын сатгууртай арай л өндөртэй. Задачуудтайгаа ингээд зэрэгцээ явж байгаа юм шиг. Тийм үү? Мөөч гоё юм шүү дээ. Ястаа гоё юм шүү дээ. Дараагийн асуулт руу орно. За. Шийдвэрлэлтэл битэл гэж байна. Уу амар би энгийн юм асуу. За. Танд
мөнгө байхгүй байлаа. Канамч гэж. Тэр өдөр одоо жишээ нь 12 сарын 26-ны өдөр ч юм уу 31-ний өдөр байлаа. Та хамгийн сайртай хүний одоо баярлуулах гэдэг нөгөө нь хүлээгээд байдаг. Яг ямар бэлэг юу нөх вэ? Мөнгөгүй ханаа. хайртай гэдэг нь одоо яг хин дээр очив. Тинч байж болно. Яг өөрийн чинь хайртай хүн юм байна гэх. Тэгэл мөнгөгүй болол тэгээд гэр орны хайртай дотны хүмүүс нь ойлгохгүй л. Чи одоо хайртай шүү гэх. Үнсээр жаавал үнсгэл. Одоо тийм л юм. Одоо ялангуяа манай одоо юу гэдэг ээж мэжигээр юм уу те нэг тэгж амар сүрхий бэлэг барихаасаа илүү те хайртай шүү. За маш буруу хариуллаа нэрээ яг үнэндээ. За шийтгэлээ сон. За баяр хүргэе. Ямар болдгийг юм бэ? Нэрээ яг би өөрийн асуултаа бэлдсэн. Тэгээд энэ дэр би өөрөө үж очив. Яг ингээд ботгоод чин сэтгэлийн тэмрэлт ч юм уу, өмсөлт ч юм уу те. Тийм л юм байдаг те. Баяр хүргэе. Айгу энгийн асуусан шүү. За шийтгэлээ одоо сугалнаа. За баяр хүргэе гэж шийтгэж сугалуулах гэдэг ах юм. За яах вэ? Бас сугалах хэрэгтэй. Наад ийсэн. За. Энэ смайлууд донд чи шийтгэлгүй одоо байгаа. смайл гэж байд юм уу? Байгаа. Байлгүй явах та энэ ч. Бас өнгөрч болох юм. Тий, өнгөрч. Айгу яндооны асуудал. Тий, яндооны асуудал гэдэг. Нэг байл. За надад биш үү? Нэг нисдэг бууг байдгийг. За. Тэр буугны хамгийн уртлын игнэнд нь манай нэг ганц хоёр буугны хамар нь гэрэлтдэг байхгүй. Тэр буугны нэрийг юу гэдэг вэ? Хин гэдэг лээ. Гэрэлтдэг нөгөө жижигхан. За яста мэдгүй орж ирэхгүй байна. За тэгээд Google-ийн канон дээр хөрх. Аавыгаа хайж очдөг. Хүмүүсээ аавыгаа хайж очдөг хамартай. Мөн бохоо. Бэлээ гэж. Хариулт авах. Ер нь орж ирэхгүй. Рудольф гэдэг байхгүй. Мэдгүй. Яа санжин. За Бүгдээ юу гэмээс шийтгэлтэй явчих тэрий. Наа шийтгэлтэй бүгдийг мараа энд тавьчмаар юм байна дөө. Тэгэхээр ер нь инг бүр амар байна. Ганцаар ингэ үл. Ямар ч жишээ. За тэгээд айгу амархан. Шаар юм уу? Шаар. Заавал ингэж нууж юм. Энийг бондор тулааг явуулдаг шүү дээ. Санжин челленжтэй. Тэр шиг гэхдээ энийг би 30 өрөөсэй гэж үсэж байна. За. Тэгээд яхан амраа тулцаа их юм байна. Эгээл 1 2 30-ыг хийнэ гэж юу? Энэ бол дүн билээ. Оруул. Үдцсэн юм уу? Үдсэн. Ордгүй юм байлээ. Нэг хэсэг энэ чи яваад тэгээд найзуудаараа авч явж үдсэн. Тэ туршилт байгаа юм биш те. Тэгээд энэ хамгийн гол. За би амар амархан шийтгэж байгаа шүү. Цаана өстой. Үгүй энэ ингээ хамгийн нөгөө нэг ингээд хийгээд авчихсан ам дотор хайлахаараа шүдийг нөгөө нэг амар янгид болдог юм. Тийм үү. Тэр нь айгүй хэцүү. Гол нь тэр яг шүдний янгалт. Харин айгүй хэцүү байсан. Тэрнээс биш бол би жихэд бас ордгүй биш нэг 10 хэдийг нэг чүүчээ оруулсан уу? Тэрнээс за харъя. За. Тэгээ чи бондгор тулаа гэж хэлсэн тий. Энэ биш ээ. Бондгор тулаа биш. Ууртай санта гэж хэлсэн. Ууртай санта. За. Чамны юм. Одоо айгу уурж мөрж. Ууртай санта. Бодлоо гэж хэлж болно. Яах юм гоё. Чи ганцаараа л уурлаад байж би жоохон хөвгөлтэй баярлалаа. Энд чинь ингээ бүр ингээ чихчмэх тастаа. За сайхан чихээ. хэлсэн шүү цаана. Одоо ядаж одоо хоёрыг хийчих. Өөрийнхөө чи одоо өмнөх хэлсэн одоо дарга юм биш те. Одоо нэг хийчих. Тэгээд мэдлэгээ нийт үзэж байгаа үзэгчтэй мэдлэгээ хийгээд бүгдөө шинэ оноо сайхан гаргаад. Бүгдээ шинэ оноо сайхан гаргаад. Шинэ жилээр яагаад гацуур модыг тасдаг вэ? Зүгээр л уур амьсгал оруулах гэдэг. Мэдхгүй өстой тэр талаар өстой бодож үзэж байгаа юм байна.
Одоо энэ одоо гацуур мод чинь жишээлбэл одоо 4 үйлдэл юм аа тийм. Одоо өгтгүү гэдэг юм уу мөнх ногоон байдаг. Тэгээ яг тэрийгэ бэлтгэж амар гоё уур амьсгал. Тэгжээд Сонсонгүй юу гэнэ? тэгжээд бодож алей одоо бүр дараа бичгээ гүйлгээд үзлээ. Йоо. Тэр тэгжээд бодож байна. Өөр ерөөсөө нэг юм гацуурыг яг яаж юм бэлэгдэл гэж байт юм уу? Ер нь бэлэгдлээ шүү дээ. За. Аз жаргал дайр сэтгэл бүх юмыг бэлэгдэлтэй мөнхийн ногоо. Тэгээ би сайн мөнхийн ногоо гэж хэлсэн. Тэгээд асуудал шиг зүгээр л юм. За. Шийтгэхгүй. За ер нь одоо залуу топ модель гэж отхон гэлдэг гэж байгаа шүү дээ. Дэшиг ер нь хидтэй хүмүүс ер нь хидтэй тавьд юм топ модель. Ерөнхийдөө нэг за ер нь бол 25-аас дээш гэдэг байна. 25-аас дээш юм аа тий. Яг уу тэрхий залуу юг бас шагнал урамж яг топ гэдэг зүйлийг жоох нөгөө нэг одоо ингээд нэлээд олон жилийн хөдөлмөрийг үнэлж байгаа гаргаж ирд юм уу. Тэгэхээр яг 21 мэгтэй ч юм уу 20 тойтой гингүүд тэр нөгөө топ авах жилийн хугацааны гүйцэл болоогүй. Тийм үү. Ер нь нэг 10 жилийн 10-аас дээш загвар өмсөн тохиолдолд шагнаж урамшуулна. Тэгэхээр заавал топ авах шүү дээ. Нөгөө гоёл наадмын шагналын цензур дистарал гэдэг байдаг. Одоо дэд загвар өмсөж авсан тохиолдол дараа одоо хэдэн жилийн дараа шилдэг тэрний хэдэн жилийн дараа тоох юм уу. Нэг л албан байгууллага одоо албан байгууллагууд ч гэсэн нөгөө нэг шагнал урамшууллаа тий. Дараа нөгөө он жаваараа ч гэдэг. Яа. Ингэж явдаг тий. Он жаваараа. Тэгээд маа чигсэн ерөнхийдөө тийм их шүү. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Төгс бие галбар алтчин брэнд. Баярын бялууга Бат байгалаас Бат байгал Bakery. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Далд гоо сайхны төгс шийдэл Лассанти. Он нүүрний яг тав тухыг эрхэмлэгч Нандин хэ. Энэ одоо энэ загвар магвар дээр яа тийм цэргийх шиг байд юм эмхтэйчүүд. Үгүй ерөнхийдөө чанга штэ. Ер нь дүүнрээ жоохоо энгийн бай. Дүүнрээ. Үгүй тийм бай. Бага. Яг тэгэхээр энэ нөгөө бас нэг урлагийн салбар бидний нөгөө нэг жилийн өмнө төрүүлж орж загварын тайзандаа гарсан байсан ч бидний дээд үе гэдгийг хөндлөл явуулсан. Тэрнгээр ерөнхийдөө тэгж явд. Тэгэл дээр үед ер нь ганц загвар одоо гоёл гэдэг наадамд орохын тулд бүтэн сар 2 сар жинга тий өглөө 9 10-аас оройн 2 3 гэдэг байсан. Тийм үү. Тэгээд хаалганы үдэнд ээж мэж нар тий бүүнөрөө хотуудаа хүлээсэн. Тэгээд өөрөөр хотуудаа авч яваад. Ерөөд тийм аюу чанга дэглэмтэй ер нь загварын салбар байсан. Одоо яг нөгөө нэг бүхэл юм юу болчоод чөлөөтэй болчихсон. Бүх хаашаа бол хаашаа гадагш явж өмс болно. Яаж ч болдог. Болцсон сошиалорч гэсэн одоо реклам хийгээд онд оруулж байгаа байгууллага гэсэн. Одоо миний үеийг бодвол хамаагүй ихсэн тийм аюу чөлөөтэй. Энэ одоо өөрөө ер нь гадагшаа явдаг уу? Гадагшаа гарч одоо танд мессийн тийм юу гэдэг. Яг гоо зүгээр нэг загварын үгээр нэг гадагшаа авнаа сая бид ерөнхийдөө сая 11 сар 12 сар ер нь загварын салбарч гэхгүйгээр урлагийн салбарууд аюу ачаалттай байдаг. Одоо нөгөө нэг сарууд байдаг шүү дээ. Тэгээд бид нэр сая нэг загвараар 11 сард гадагшаа урагшаа явчаад байсан. Тэгчээ буцаад гоёлтойгоо ороод гоёл наадамд орчоод тэгээд дахиад өргөсөөд загварын шоунууд сая бас гадагшаа авчаад явчихсан. Тэгэл ирээл шууд ирж байгаа юм шүү дээ. Йоо ямар гоё юм бэ. Баярлалаа. Баярлалаа. Одоо гоёл наадам чи хамгийн том юм уу те Монголдо? Тийм ерөнхийдөө нэгдсэн дизайнеруудын шоу наадам гэдэг утгаараа ганц байдаг. Яг дангаа хариуцж одоо өөрсдийнх нь шоу хийдэг бол өчнөө олон шоу байдаг. Гоёл наадамд бол доороо 20 дизайнертэй 50 одоо загварын үзүүлэлт гэдэг нь 80-аад модель. Тэр утгаараа ер нь хариулт Монголд бол хамгийн том. Гоё юм шүү дээ. Үгүй яг ороо сурсан ч гэдэг юм уу ер нь тэгэл гоёлд орохгүй байж чаддаг шүү дээ. Яг тэр тайзан дээр гарах мэт зүч амар идэх те. Яг ингээл хуцаа өмсөж яг тайзны ард ингээл. Оо амар сандраш бүгд сандраш. Тэгээд ингээл
Хараад яана одоо Тий. одоо энэ тайзан дээр алтж байгаа хүмүүс одоо тэр айдас нь яг ямар айдас гэдэг юм аа. Явж байгаа бүдэрч ундаг ч юм уу. Тэр мэрэнд бол нэг ачаал хөт байхгүй үстэй. Үгүй тайзны яг хойд нөгөө гарахаас өмнө бид нар бүгд айгүй сандралтай байдаг. Огшдог юм уу? Зүрхтэл сэлстэй нэр Огшох юу юм? Одоо тэрийг одоо огшох гэх юм уу сандрал юм аа. Ер нь огшил. Тэгээд тайзан дээр гарахаар тэр сандрал нь бол зүгээр болчихсон. Юу ч үгүй ингээл арилаа. Тийм. Тэгээд тэрнийхэн дараагийн гараанаас зүгээр. Яг эхний яг сайд руу гарах мэдрэмж гоё л наадамж гэхгүй зүгээр л одоо дизайнеруудын шоунд ороход. Одоо мис болчихооч. Үгүй. Яа. Тэр мис яага болохгүй гэсэн чи. Хүний өмнө авиасаа үзүүлэх те жиглэх нэг тэр үгүй болохгүй таа бишээ. Надад зүгээр тийм тэгж амар гоцох гээд гарах авиас байдаг байхгүй. Надад тэгж гоцохоор ялгараад байдгүй. Хамгийн гол нь тэр мистик оролцож байгаа 20 дэх хотод нэгнээсээ цайж гарч одоо авиасаараа ч юм уу те. Юмараа цайж гарсан хүмүүс төрүүлсэн шүү дээ. Тэгэд надад бол яг бүр баттай би за энд ороод төрүүлнэ гэсэн яг тийм ихтгэл байхгүй учраас би тэр мистик шинжлэнд орж байгаагүй. Юун сүүл одоо би 2-2 хүүхэдтэй болсон. Ингээд одоо ч би бүр мистик шинжлэнд орно байхгүй. Яг тэгэхээр мистик тэмцээн те. Яг тодорхой бас нэгэн заалтууд байдаг л аа яг төрөөгүй байна. Тэ нас 25-аас доош. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Төгс бие галбир алтчин брэнд. Баярын бялууга Бат байгалаас Бат байгаль Bakery. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Далд гоо сайхны төгс шийдэл Ласанти. Он нүүрний яг тав тухыг эрхэмлэгч Нандин хэ. За манай нэвтрүүлэг ер нь цаг бараг болсон баха гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлэгт маань ирж оролцсон баярлалаа. Тэгээд одоо манай нэвтрүүлгийн ивент итгэгч байгууллагуудаа хамтарч ажиллаж байгаа. Тэгээд за энэ тэгээд нэг юм пассворд байгаа. Энэ харж байгаа юм. Тэрээ Монголиа гэсэн. За тэгээд Ласанта ирүүлнэ. Тэгээд юм бичиг акапитс юм бичиг Оо займаг гоё. за энэ Санта бас манай гоёдыг сайн юм. Айгу гоё байв. Нандин хевс зэрлэгэнд хевсээ угаалгах нэ. Оо ашгүй. За энэ одоо мэдээж манай лайкаас өгч байгаа билег энэ пассворд одоо нэг аялалд явах нь шүү дээ. Энэ пассвортаар за энэгээр болохоор энэ хэдэн газруудаар аялнаа. Тэгээд дээрэс нь нүүрний яг Нонон багшийн тэгээд энэ дээр болохоор стресс салах бүх юм хичээлүүд байгаа. Тэгээд гоё нүүрний яг хийгээд одоо мэдээж загвар өмсгч одоо эмгтээчүүд өсгөөчүүд маань болохоор нэг тийм бяцлаглалын төвчөнд өгдөн шүү дээ. Энд тийм очиад туслаад. Тэгээд болонд очиод нэг хөөрхий хэдэн мэт нүүрний. За тэгээд энэ билгүүнүүдээ өгье. За стаф баярлалаа. Айгу гоё билег авсан. Дээрээс нь одоо манай бас нэвтрүүлгийн ивент тэгч бат байгалаа. Бас би Торт. тэгээд тортаа өгч байна. Шинэ жилийн баярын мэнд. За баярлалаа. Шинэ жилиг бас нөгөө тортгүйгээр төсөөлсөн тий. Ийм гоё тортнууд байдаг Тэгээд юм байна. дээрээс нь шампансгоор төсөөлсөн гэж байна. За. За баяр. Уул дүүрэн л бэлгтэй бол. Өө би миний бэлэг зөрчлөө. За. За тэгээд нэвтрүүлгийг нь өрөөд өндөрлөж байна. Ингээд Урта Сантатай хамт байсан. Гоё 2019 наадмын шагнал топ шинэхэн топ модель. Бас дээрээс нь отхон топ модель гэж байгаа тийм. Сарнай маань оролцохоо ямар ч байгууллагатай юм да. За баярлалаа. Тэгээд сарнаа яг төгсгөлийн мөчийг одоо энэ телевиз үзэж байгаа, энэ лайв их үзэж байгаа юм үзэгчтэй шинэ жил болж байна. Баярын нэг сайхан мэдтгэж төвшүүлээ. Хэдүү. Нийт үзэгч юм лайк HD телевизийг үзэж байгаа нийт үзэгчтэй шинэ оноо гэр бүлээрээ найз нөхдөөрөө халуун дулаан оноо гаргаарай гэж хүсмээр байна. Тэгээ 2019 онд ажил бүтээл амьдралаа хамгийн дээд бүхнийг та бүхэндээ хүсэж байна. Шинэ оноо сайхан баярлалаа. Баярлалаа. Урта Санта нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдөр зөөлөн шийдэглээ. Тэгээд дараагийн зочныг маш хүнд шийдэх болно. Баяртай эргээд уулзцгаая.
Jingle bell, Бодрох цасан гоёлтой орчлонгийн гоо өдрөл бомон одыг шалжигнуулсан тэнгэрийн мөнгө цаатастас бодрогдсон чимтэй сүлд нөгөө модноос бариж байгаа дүүрэн шинж шин он ирлээ. Урта санта ирлээ. Уучи итгэх болцгой унтах нөрнөс сэрэгцгээ ухаан жахан сууцгай ус орно хөвчүүлцгээ урдах хамтар замфарлаа уртан дунда уугартаа уудам танда түлжирлээ. Би бод урта санта уур нүргэж хүүрн хүсэг бүхнээ биелүүлэн хүн бүрийг баярлуулж хүстэй сантад хийлээрээ.